Энэхүү видеогоор би зарим гурвалжны хувьд энд байгаа А, Б, С том гурвалжин дээр анхаарлаа төвлөрүүлвэл уг гурвалжныг багтаасан тойргийн төв нь түүний талуудын дундаж перпендикуляруудын огтлцол дээр байна гэдгийг батлах болно. Энэ гурвалжныг багтаасан тойргийн төв, энэ гурвалжны хөндийн төв гэдэг нь медиануудын огтлцлын цэг. Харин орто төв нь өөрөөр хэлбэл гурвалжны өндрүүдийн огтлцлын цэг нь нэг шулуун дээр оршино. Эсвэл энд байгаа OI нь хэрчим болно. OG болон GL хэрчмүүд нь энэ том хэрчмийг бүрдүүлж байгаа хоёр хэрчим бөгөөд энэ нь Эйлерийн шулууны хэсэг юм. Үүнийг хийхийн тулд би дундаж гурвалжин байгуулъя. FED гурвалжин өөрөөр хэлбэл үүнийг DEF буюу ABC гурвалжны дундаж гурвалжин гэж хэлж болно. Би дундаж гурвалжны талаар олон зүйлийг мэднэ. Эдгээрийг бид өмнөх видеонуудаар баталсан. Бидний мэдэх нэг зүйл бол DEF нь дундаж гурвалжин бол DEF нь том гурвалжинтай төсөөтэй. Мөн том болон жижиг гурвалжны талуудын харьцаа нь хоёрыг харьцах нь нэг харьцаатай байна. Энэ нь бидний баталгаанд үнэхээр чухал хэрэгтэй. Хоёр гурвалжин өгсөн харьцаагаар төсөөтэй үед энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэдгээр гурвалжны аль ч харгалзах хоёр талыг авахад тэдгээрийн харьцаа 2:1 байна гэсэн үг. Дундаж гурвалжны бусад хамаарлыг бид аль хэдийн үзүүлсэн. Дундаж гурвалжин бол уг гурвалжны хоорондын өөр нэг хамаарал бол дундаж гурвалжны орто төв нь том гурвалжны багтаасан тойргийн төв болно. Тэгэхээр бодож эхлэх нэг арга бол бидний өмнө дурдсан өв цэг бол том гурвалжныг багтаасан тойргийн төв ба энэ нь бас жижиг гурвалжны орто төв болно. За үнийг энд бичье. Тэгэхээр өв цэг энэ дундаж перпендикулярууд дээр оршиж байгааг анзаарч байгаа. Би бусдыг нь бараан ногоон өнгөөр дүрсэлсэн байна. Би эмх замраагүй хийхийг хүсэхгүй байна. Энэ бол том гурвалжныг багтаасан тойргийн төв. Одоо OG болон OL-ийг нэг шулуун дээр буюу нэг хэрчимдээр оршиж байгааг батлая. Би одоо юу хийх гэж байна гэхээр би FOG гурвалжин, CIG гурвалжинтай төсөөтэй гэж батлах гэж байна. Хэрэв би үүнийг баталж чадвал тэдний харгалзах өнцгөө тэнцүү болно. Өөрөөр хэлбэл энэ өнцгийг энэ өнцгтэй тэнцүү гэж хэлж чадхаар болно. Тэгэхээр OI нь огтлогч болно. Учир нь бид эдгээр хоёр шулууныг параллел гэдгийг мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр хоёр гурвалжийн төсөөтэй үүнийг зүгээр л хэн нэгэн манай гурвалжныг эндээс харин энэ гурвалжийг тэндээс харж байна гэж бодоход болно. Хэрэв тэд үнэхээр төсөөтэй бол энэ өнцөг энэ өнцгтэй тэнцүү болно. Учир нь эдгээр нь үнэхээр босон өнцгүүд юм. Мөн энэ нь шулуун болно. Тэгэхээр одоо баталгаагаа хийцгээе. За нэг зүйлийн тухай би өмнө хэлсэн байгаа. Энд байгаа шулуун буюу XC шулуун нь AB шулуунтай перпендикуляр байна. Мөн энд байгаа FY өндөр нь AB-д перпендикуляр буюу дундаж перпендикуляр юм. Тэгэхээр тэдгээр нь хоёулаа ижил өнцгөөр огтлсон буюу та AB огтлагчийг харж байгаа хаа. Энд эдгээр нь параллел болно. FY нь XC-тэй параллел, FY гэрчим нь XC-тэй параллел. Энэ их хэрэгтэй. Учир нь параллел хоёр шулууныг 3 дахь шулуунаар огтлоход дотоод соливсон өнцгүүд тэнцүү байна. Тэгэхээр бид энэ өнцгийг мэдэж байгаа. Тиймээс FC шулуун нь том ABC гурвалжны медиан гэдгийг мэдэж байгаа. Ингээд хоёр параллел шулууныг 3 дахь шулуунаар огтлоход дотоод соливсон өнцгүүд тэнцүү гэдгийг мэдлээ. Энд YOC нь FCX өнцгтэй тэнцүү байна. Энд OFG өнцг нь ICG өнцгтэй тэнцүү гэж хэлж болно. Одоо бидний мэдэх өөр зүйлүүд бол энэ бол чанар. Энэхүү медианы чанар нь юу вэ гэхээр медиануудын огтлцлыг хөндийн төв гэж хэлдэг ба медиан хөндийн төвөөрөө 2:1 харьцаагаар хуваагддаг. Үүнийг өөрөөр хөндийн төв нь медианы дагуу 3:2-т байна. Өмнөх видеон дээр үүнийг баталсныг бид мэдэж байгаа. Бидний мэдэж байгаа зүйл бол CG-ийн GF-ийг 2 дахин авсантай тэнцүү. Ба чи юу болж байгааг олгож байгаах гэж бодож байна. Бидэнд өнцөг мэдэгдэж байгаа. Энэ хоёр талын харьцаа нь 2:1 гэдэг нь хөндийн төв болон медианы чанар юм. Мөн одоо хэрвээ
CI болон FO талуудын харьцаа 2-ыг харьцах нь 1 гэж харуулж чадвал харгалзах талуудын харьцаа нь 2-ыг харьцах нь 1 болох ба хоорондох өнцгүүд нь тэнцүү болно. Мөн тал өнцөг талын шинжээр эдгээр хоёр гурвалжин төсөөтэй. Тиймээс CI бол зай бөгөөд том гурвалжны C цэг болон том гурвалжны орто төвийн хоорондох зай юм. Тэгэхээр FO юу вэ? F бол C цэгт харгалзах дундаж гурвалжны цэг юм. Бид төсөөг бичихдээ F цэг C цэгт харгалзана гэж бичсэн. Тэгэхээр FO бол дундаж гурвалжны F цэг болон дундаж гурвалжны орто төв хоёрын хоорондох зай юм. Тиймээс энэ нь том гурвалжин дээрх зайд харгалзах дундаж гурвалжин дээрх зай юм. Мөн тэдгээрийн харьцаа нь 2-ыг харьцах нь 1 гэдгийг мэдэж байгаа. Тиймээс нэг гурвалжин дээрх хоёр цэгийн хоорондох зайд харгалзах зайны ижил харьцаатай байна. Тэгэхээр төсөөтэй учир CI бол FO-г 2 дахин авсантай тэнцүү гэдгийг мэдлээ. Би үүнийг онцлохыг хүсэж байна. C бол F цэгтэй харгалзана. Энэ хоёр төсөөтэй гурвалжинг авч үзэж байх үед юм. I бол том гурвалжны орто төв юм. O бол жижиг гурвалжны орто төв. Чи том гурвалжны орто төв харгалзах жижиг гурвалжны цэгийг авч байгаа. Эдгээр гурвалжнууд 2-ыг харьцах нь 1 гэсэн харьцаатайгаар төсөөтэй. Тиймээс энэ урт болон энэ уртын харьцаа нь 2-ыг харьцах нь 1 болно. Тэгэхээр бид энэ тал болон энэ талын харьцаа нь 2-ыг харьцах нь 1 гэдгийг бид харуулсан. Бид мөн хоорондох өнцгүүд тэнцүү гэдгийг харуулсан. Иймд төсөөгийн тал өнцөг талын шинжээр баталсан. Тиймээс үнийг жоохон доошоо болгоё. Тал өнцөг талын төсөөгийн шинжээр FOG гурвалжин CIG гурвалжинтай төсөөтэй гэдг нь батлагдлаа. Мөн харгалзах өнцгүүд тэнцүү гэдгийг мэднэ. Бид CIG болон FOG өнцөгт харгалзаж байгааг мэдэж байгаа. Тиймээс эдгээр нь тэнцүү. Мөн түүнчлэн бид CGI өнцөг үнийг өөрөөр бичцгээе. CGI өнцөг нь OGF өнцөгтэй харгалзаж байна. Тиймээс эдгээр нь тэнцүү. Хэрв та өөр талаас нь харвал энэ өнцөг мөн энэ өнцгүүд ижил гэдгээс OI шулуун нь энэ хоёр параллел шулууны огтлогч гэдгийг харж болно. Иймд энэ нь нэг шулуун юм гэдгийг мэдэх боломж олгож байна. Эсвэл энэ хоёрыг харж болно. Тэгэхээр эдгээр хоёр өнцгүүд тэнцүү гэдгийг харлаа. Тиймээс эдгээр нь нэг шулуун байх ёстой. Энэ медиан дээр ирж байгаа энэ өнцөг нь энд гарч байгаа өнцгтэй ижил. Иймд эдгээр нь нэг шулуун оршино гэсэн үг. Энэ нь маш энгийн баталгаа байлаа. Дахин хэлэхэд бас нэг чухал санаа нь аливаа гурвалжны орто төв, хөндийн төв, багтаасан тойргийн төвүүд нь бүгд Эйлерийн шулуун гэгдэх шидэт шулуун дээр оршино.